Сайн бацхан өнөөдөр мичгээ би та бүхэнд энэ гоёлын хөхөнгийн болтыг хэрхэн хийхийг үзүүлгална. Ингээд суурэ тавсны дараагаар улаан өнгийн тээнийг би хөмсөний яс хэсгээр уусгаж тавьж өгнө. Энэ хөх саатай тээнийг ашиглан би зовх хэсгээрээ тавина. Тэгэхээр яг давхрааныхын хэсгээр мөн түүнээс баг зэрэг дээш нь тавьж өгнө. Ийм жижиг багс ашиглан өмнөх улаан тэнээ би яг хөг болон улаан өнгийн тэнийхэн гол хэсгээр нь тодруулж тавьж өгнө. Улаан öngийнхэн яг ирмэг хэсгийг би том багс ашиглан уусгаж өгсөн байгаа. Дараа нь жижиг багс ашиглан нүдний доод хэсгээ улаан тэнээр уусгаж бодож өгнө. Нүдний хар хандаа ашиглан би нүдний доод сормос хэсгээрээ будна, нүдний урд хэсгээрээ будаж өгсөн. Дараа нь энэ хар хөхөнгийн тэнэг ашиглан нүдний доод харандаа бодсон хэсгээрээ сайдар уусгаж өгнө. Ингэснээр уусгалт маань илүү цэвэр харагдана. Ийм боронзон саатай атлаг өнгийн тэнэг би нүдний урд хэсгээрээ мөн хөмсөний ясны хэсгээрээ би гэрэлтүүлэг болгоно тавьж өгсөн. Цагаан өнгийн харандаа ашиглан нүдний доод дотор хэсгээ будна. Ингээд сормосоо нааж бэлэн болгосны дараагаар боронзоо ашиглан хамраа өндөрлөн мөн хөмсөний урд доод хэсгээрээ сүүдэр болгон тавина. Уруулны хувьд би биений өнгөтэй уруулын модгоор уруулаа бодсон. Баг зэрэг гэрэлтүүлэг, хацрын ясны хэсгээр, хамрын хэсгээр уруулдаа би баг зэрэг сүүдэр нэмхийн тулд арай бараан боронгийн харандаа ашиглан уруулны дээд болон доод хэсгээ баг зэрэг бодож өгсөн. Ингээд өнөөдрийн минь бодол тууслаа. Та бүхэн таалагдсан байх гэж найдаж байна. Дараагийн бодол төрлөө. Түр баяртай.